За тэгэхээр дөнгөж өчигдөрхөн бас эдийн засгийн байнгын хороогоор санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг бас дэмжсэн гэсэн юм мэдээлэл гарсан байгаа. Тэгэхээр юуны өмнө бас та хууль санаачлагчийн хувьд үзэл баримтлал болоод ер нь хуулийн хэрэгцээ шаардлагыг юун дээр үнэлсэн талаар бас ингэ товчхон тайлбарлах. За манай Монгол улсад бол санхүүгийн зах зээл өнгөрсөн 30 орчим жил бол маш хурцтай хөгжиж ирсэн. За энэ хүрээнд бол хууль эрх зүйн орчин нь бол ихэнхдээ байгууллага талаас санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч талаасаа бол хууль эрх зүйн орчин бүрдэж ир. За бид нар одоо энэ зохицуултуудаар их анхаарч ирсэн бол энэ санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль нь бол өөр анхдагч хууль. За мөн зөвхөн хэрэглэгчийн эрх буюу одоо эргэн талаасаа харсан ийм зохицуултууд орж ирж байгаа. За олон улс бол Financial Consumer Protection гэж энэ байдаг одоо зохицуулт, цогц эрх зүйн арга хэмжээнүүд байдаг. Дийлэнх одоо улс орнуудад байдаг. Манай Монгол улсад бол энэ маань ойролцоогоо бараг 10 жил судлагдж ирсэн ийм хуулийн төсөл байгаа. Дөнгөж одоо болормоо анх удаага ярьж байгаа зүйл биш. За 2018 оноос Азийн хөгжлийн банктай хамтран за манай Монгол банк санхүүгийн зохицуулах хороо за банкуудын холбоо ер нь энэ салбарын бүгдөө бас оролцож бэлтгэгдэж ирсэн хуулийн төсөл. За сүүлийн 2 жил энэ парламентын хувьд бол ажлын хэсэг гарч энэ хуулийн төслийг улам боловсронгуй болгож ингээд анхдагч хуулийн төслийг өргөн барьсан байна. Тэгэхээр нөгөөдөөр бас одоо хаврын чуулганаар батлагдах мэдээж хүлээлттэй байна гэсэн. Тэгэхээр хууль хэрэг батлагдсан тохиолдолд тухайлбал яг санхүүгийн зах зээл дээр хэрэглэгчийн талаас шийдэгдэх асуудлууд нь яг юу гэж харагдаж байгаа вэ? Зорилт үр дүнгийн талаар бас. За хаврын чуулганаар батлагдах эсэгтэр цаг хугацааны хувьд би бол бас сайн хэлж мэдэхгүй байна. За энэ 7 хоног өчигдөр эдийн засгийн байнгын ороогоор дэмжигдсэн одоо хилцэх хэсгийн асуудал нь маргааш чуулганаар хилцэгдэнэ. За өргөжлүүлээд ажлын хэсэг гараад энэ маань өөрөө шат дараатай явахад одоо хаврын чуулган завсарлахад амжих болов. Гэхдээ миний хувьд бол бас амжуулж хүсэл байна. За хэрвээ энэ хууль батлагдвал ямархуу одоо арга хэмжээнүүд авагдах вэ? Ямар зохицуултууд орж ирэх вэ гэвэл хамгийн том зохицуулт нь хүн санхүүгийн үйлчлэгээндээ гомдолтой бол очих газартаа болно. За бидний судалгаагаар зөвхөн банкнууд банк бус даатгал оролцуулахгүйгээр дотоод аудитор нь бол жилд нэг 47 орчим мянган зөрчил гарсан ба. 47 орчим мянган зөрчил. Үүний ерөөсөө 14% нь гомдол мэдүүлдэг. Тэгэхээр нөгөө үлдсэн одоо 80 гаруй хувь нь бол очих газар тодорхойгүй яхаа мэддэг болохоор гомдол болж үлддэг. За тэгээд мэдүүлсэн гомдлоос зөвхөн 0.6% нь шүүхээр шийдэгдэг. 0.6%. Ихэнх хүмүүс шүүхээр явах нь өөрөө төвөгтэй удаашралтай хөрөнгө мөнгө зарцуулдаг бол одоо энэ хуулийн одоо зохицуултаар хэрвээ батлагдах юм бол яг олон улсын жишгээр омбудсманы үйлчлэгээ гарч ирж маргаан таслах байгууллага бий болно. Тэгэхээр иргэн үн төлбөргүйгээр тухайн маргаан дээр шийдвэр гаргах одоо эрх зүйн эрх бүхий ийм байгууллагатай болох ийм үндэслэл нэгт гэсэн. За үүнийг дагаад олон бас өөр одоо арай жижиг гэх юм уу да ингээд зохицуултууд явж байгаа. За магадгүй одоо олон нийтэд сонирхолтой санагдаж магадгүй нэг зохицуулт бол cooling off period эргэн бодох хугацаа. За яг олон улсад бас гардаг. Нэг талдаа банк гэдэг бол өөрөө байгууллага. Банк бас даатгал санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага. Энэ талд асар их мэдээлэл байгаа. Эрх мэдлийн хувьд, нөөцийн хувьд хамаагүй одоо хүчтэй гэх юм уу давуу байдалтай. Нөгөө талд бол ерөөсөө ганц иргэн байна. Тэгээд энэ хоёр хилцээрч орж идэг. За тэгээд магадгүй нөгөө иргэн тохироогүй үйлчлэгээ байхыг үгүйсэхгүй шүү дээ. Яг мөнгөний хэрэгцээтэй үед бол хүн сэтгэл санааны хувьч докторгүй байгаа. За тэгээд дээрэс нь одоо information asymmetry буюу мэдээллийн тэгш бус байдал дээр үндэслээд алдаатай зөрүүтэй шийдвэр гаргасан байхыг үгүйсэхгүй. Тэгвэл энэ cooling off period эргэн бодох хугацаагаар ажлын 10 хоногийн дотор ямар нэгэн нэмэлт торгуулгүйгээр нөгөө авсан одоо бүтээгдэхүүнээ буцаах боломжтой. Ашиг зүйн өдрийнхаа хүүгээ тооцоолаад энэ гэснээр ямар зүйл болох вэ гэхээр жишээлбэл нөгөө санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд улам хариуцлагатай болно. Энэ хүн буцаах бас боломжтой учраас яг энэ хүн тохирсон бүтээгдэхүүнийг бид олох нь зүйтэй. Магадгүй тэр зүгээр ажилтан байгаа шүү дээ. Тэндээсээ одоо хувь авдаг те одоо комисснер ажилтдаг бол ингээд зар сурчлагын ажилтнаас за энийг л зурч тэгэл болоо гэл ингэж яхахыг үгүйсэхгүй. Магадгүй алдаатай мэдээлэл өгч явахыг үгүйсэхгүй. Тэгвэл нөгөө байгууллага бас эргээд илүү хариуцлагатай болдог. Тэгээд энэ санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудаа одоо ингээд чангалаад хатуу хандж байгаа гэж бас буруу битгий бодорой. Энэ маш хүч тэнцвэргүй нэг тал нь давуу байдалтай. Энэ үед илүү энийг тэгштгэх. За дээрэс нь энэ макро эдийн засгийнхаа бас доктортой байдалд энэ өөрөө эргээр нөлөө үзүүлнэ. Илүү эрүүл зах зээл болох ийм бас үндэс суурийг тавьж байгаа цогц
эрх зүйн арга хэмжээ. Тэгэхээр дөрөв таны өгсөн мэдээлэлээс харахад бас оролцогч талуудыг харахаар 46,000 тухайлбал гомдлоос дөнгөж 0.8 6% шийдэгдэж байна гэхээр өөрөө нөгөө талаа маш том зохицуулалт бас өгүүлэгдээд байна гэсэн нэг юм үнцэг харагдаж байна. Яг энэ тал дээр бас хуулийн төслөөр тухайлбал санхүүгийн үйлчлэг үзүүлж байгаа байгууллагууд нь ямар байр суурьтай бөгөөд ямар саналуудыг тухайлбал тусгаж оруулсан байна. За түрүү хэлсэнчлэн энэ хуулийн төсөл одоо 1 сарын ч юм уу 1 жилийн хугацаанд боловсруулагдаагүй. Энэ өөрөө бараг 10 орчим жилийн хугацаанд боловсруулагдаж ирсэн хуулийн төсөл. Тэгэхээр олон нийтийн хилцүүлэг за тэр дундаа мэрэгжлийн байгууллагуудын хилцүүлэг нэлээд дэлгэрэнгүй оролцсон байгаа. За миний хувьд одоо сүүлийн 2 жилийн ажлын хэсгийг нь ажиллаад ахилж авах хугацаанд бол мэрэгжлийн байгууллагууд оролцоод саналуудыг нь тусгаж одоо бүгд бас дуу нэгтэйгээр өчигдөр ч гэсэн байнгын хорон дээр бол гишүүд онцлог хэлжсэн. Мэргэжлийн байгууллагууд энийг хүсдэгэ. Энэ маш зөв зохицуулттай гэж үздэг. Тэгэхээр үүнийг бас дэмжиж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр яг одоогоор бол бас яг энэ чиглэл дээр ер нь хэрэглэгчдийн тухайлбал талбар дээрээс аваад үзэхээр яг санхүүгийн тодорхой мэдлэг шаардсан нэг юм өнцгүүд яг санхүүгийн үйлчлэгийн дээр нэлээд харагддаг шүү дээ. Тэгэхээр хуулийн төсөлд яг энэ тал дээр илүү чиглүүлэх механизмуудыг ямар байдлаар тусгаж өгсөн байгаа даа. За энэ хуулийн төсөл өөрөө дөрөв хэлсэнчлэн анхдагч хуулийн төсөл. За тэгэхээр нэлээд урт одоо ганц нэмэлт өөрчлөлт шин зүйлсүүдийг оруулж ирж байгаа. Нэг нь бүтэн бүлэг нь бол санхүүгийн боловсролтой холбоотой. Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр эдгээр одоо санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд ч гэсэн үүрэг хүлээх үүрэгтэй. Энэ одоо гомдлуудыг яриад би олон ингээл жишээнүүдийг татаал ярьж ин л да иргэд яаж хохирч байгаа. Тэгээ зарим иргэдэг байх. Гэхдээ банкуд тэгдэггүй шүү дээ. Тэгээ тийм одоо гомдол над дээр тулгарч байгаагүй ч юм уу те. Тэгвэл сайн байна. Таны эрх одоо хохироогүй тийм үйлчлэгээ авч чадсан бол сайн байна. Гэхдээ Монгол улсын насанд хүрсэн иргэн болгон шахуу банк бусын ямар нэгэн энэ санхүүгийн үйлчлэгээний харилцаанд орж байгаа энэ үед маш олон гомдлууд бидэнд бас мэдэгдэж л да саяны жишээнээс. Тэгэхээр энэ хуулийн зорилго нь юу вэ гэхээр таны эрх зөрчигдсөн тэр үед хандах газартай таныг эрхийг хамгаалах ийм зохицуулалт байх. Хууль гэдэг чинь өөрөө дандаа болж байгаа бүтэж байгаа үе юм биш. Болохгүй бүтэхгүй үед тань юу болох вэ гэдэг ийм хамгаалтуудыг оруулж ирсэн юм шүү. За энэ дунд жишээлбэл одоо санхүүгийн боловсролтой холбоотой ч гэх юм уу олон нийтийн гомдолтой холбоотой ч гэх юм уу. За зээлийн хүүг өөрчлөлт авах асуудлыг маш олон ахмадууд өнгөрсөн намар ярьсан. Монгол банкн дээр очиод энийг ярьдаг. Ахмадуудын зээлийн хүүг өөрчлөлт аваад байгаа мó. Зарим одоо яг ахмадуудтай уулзаад би бас банкны эдийн засагчтай уулзаад бүр хуулийг нь барьж аваад энэ асуудлыг ярьсан л та. Гэтэл энэ бол мэдээллийн дутмаг байдлаас үүдсэн бас мэдээлэл ойлголтын зөрүүч байсан үе байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед нөгөө ийм хэмжээний нийгмийн бухимдал дагуулсан тэр ахмадад ямар их бухимдал олгож байгаа санхүүгийн боловсрол дээр бид нар анхаарах хэрэгтэй байсан гэж. Нөгөө талдаа банкуд хэдий биш боловч банк бус дээр ийм тохиолдлууд гарч байгаа. Би бүгд гэж хэлээгүй шүү дээ. Энэ чинь энэ тийм жишээ гарнаа л гэдэг чинь бид нар энэ хамгаалтыг хийх ёстой л гэсэн ийм зүйл байгаа. Магадгүй зээлийн эргэн төлөө гэхэд төрүүлээд хэсэгчлээд юм уу бүтнээр нь эргэн төлөй гэхэд зөвшөөрдгөө тохиолдлууд байна. Одоо утасны лизинг авцсан. За том банкуд дээр бол энэ асуудал тохиолдохгүй байгаа ч гэсэн утасны лизинг авчаад нэг өдөр хүн мөнгөтэй боллоо, боломжтой боллоо. Түүнийг хэсэгчлээд юм уу бүтнээр нь эргээд одоо хаяа их төрүүлээд хай гэхэд зөвшөөрдгөө яг хугацаанд нөгөө бүх хүүгийг авнаа гэдэг ийм зохицуултууд ч гэсэн байна. Тэгвэл энэ хуулинд орсон нэг жишээлбэл зохицуулт бол ямар нэгэн нэмэлт төлбөр хураамжгүйгээр урьдчилан одоо төлөх боломж яг тийм эсвэл одоо хэсэгчилж за мөн одоо санхүүгийн боловсролтой холбоотой гэх юм уу да мэдээллийг яг одоо үнэн бодит ил тод өгөх ёстой гэдэг ийм суур зарчим байгаа. За тэр дунд юу орж ийн гэхээр бид нар одоо сарын хүүгээл яриад байдаг. Гэтэл яг жилээр бодоод үзэхээр одоо хүүгийнх нь тоон өөр байдаг. Хүмүүсийг төөрөгдүүлэх үз. Сарын 1% хүү гэвэл яг 12% юм шиг мөртлөө яг бодит дээр бол 12.5% байгаа. За үүн дээр бидэрт хилээгүй нөгөө ямар нэгэн нэмэлт хураамж орсон байдаг. 1% шимтгэл орсон байдаг те. Тэгвэл зээлийн бодит үртгийг бүтнээр нь заавал хэрэглэгчдэд илэрхийлэх ёстой. Заавал жилээр байх ёстой. Жишээлбэл Америк нэгдсэн улсад ингэдэг. Одоо бусад улсуудад ч гэсэн байдаг. Энэ мэтчлэн одоо иргэдэд
шудраг, ил тод, нээлттэй энэ зах зээл нь өөрөө илүү эрүүл болоосаа тэгснээр уртдаа бас шууд бусаар зээлийн хүүг бууруулах гэсэн ийм бас нөлөөтэй байна гэсэн ийм тооцоолт байна. За танд хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа.